Элдв Эрдэнэ тэмээх могоо жил маань бол элдв хэрэг явдлаар дүүрэн дэлхийд даяар зөрчилдөөнтэй түүхийн нэгэн хууц болон үлдэж байна. Элдв Эрдэнэ тэмээх могоо жилд эдийн засаг саарч, экспортын урсгал, буурч, эрх чөлөөний дөрвөн замын уулзвар төгжирч эдийн засаг нийгэмд тодорхой хүндрэлүүд тусан юм жил байлаа. Эрчим хүч тасалдсанаас, экспорт унснаас улс оронд бол тодорхой хүндрэлүүд учирсан юм жил байсан. Ингээд тодорхой хүндрэлүүд, экспорт, төсөв, хүндрэл бүх юм байсан боловч бид бас хүчээ нэгтгэж ажиллаж чадсанаар энэ онд могоо жилд том дэвшил гарлаа. Элдв явдлаа дүүр байсан боловч их амжилт гарсан жил боллоо гэж хэлж болно. Энэ онд эдийн засгийн өсөлт 6.8% болж хүлээлтээс давлаа. Тоо худлаа хэлдэг. Эдийн засгийн өсөлт 6.8% болсон нь бол бодиттой өсөлт болсон. Урд өмнөх өсөлтүүд уул уурхай түүхий бүтээгдэхүүний өмнө өсөлтөөс госон шалтгаалдаг байсан бол энэ жилийн эдийн засгийн өсөлт бол чанартай өсөлт боллоо. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын мэтлээ. Тухайлбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбар эрс өсч эдийн засгийн солонгоролт төрөлжилт нэмэгдлээ. Одоо хоёрхан тоо баримт орд. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын бүцэнд. Самнсан ноодурын экспорт гэхэд манай ухдаг хар алт, шар алтнаас урууддаг цагаан алт, ноос ноодурын экспорт 4.7 дахин өсөлт. Ингэж 4,000 тонн самнсан ноодур Монгол улс анх удаа экспортлоо. Зөвхөн урд хөрч рүүгээ л нэмэн үртэг шингээгүй, ажлын байр шингээгүй түүхэд экспортлдог байсан бол Монгол улс нэмэн үртэг шингээж 30-40% нэмэн үртэг шингээснээр Итали улсад самнсан ноодур экспортлж тэд дотроо Hermes, Loro Piana зэрэг дэлхийн брэндүүдийн ноодур экспортлогч улс боллоо. Ингэж ноодурын экспорт 4.7 дахин өсөлт. Энэ бол манай эдийн засгийн өсөлтийн нэг том чиглэл боллоо. Бас нэг өөрчлөлбөл махны экспортын хэмжээ 25.7 дахин хувиар өсөж 345 сая долларын экспортын орлогыг бий болгодог боллоо. За ингээ олон тоо яриад ах юм бол эдийн засаг бүхий л утгаараа бит хэмжээгээр тоо хэмжээгээр өслөө. Энэ бол бодит өсөлтүүд. Бит хэмжээний өсөлтүүд. Тоо худлаа хэлдэг үү? Ингэж эдийн засгийн өсөлтийг бий болгоход жишээлбэл аялал жуулчлал хоёр дахь салбар болж эдийн засгийн салбар болж төрөлжиж байна. Монгол улсын экспорт 93% уул уурхайгаас хамаардаг байсан болвол аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар маань шинэ эдийн засгийн экспортын төрөл болж нэмэгдэж эхэлж байгаа нь энэ жилийн эдийн засгийн өсөлтийн хамгийн чухал үр дүн. Жишээлбэл аялал жуулчлалын экспортын хувьд 720 мянган жуулчин 2024 онд авчихсан бол энэ жил 850 мянган жуулчин Монгол улс хүлээж авлаа. Энэ 1-р сард ихэд өвлийн аялал жуулчлал сэргэж 44.8%-аар аялал жуулчлалын тоо өслөө өнгөрсөн онтой харьцуулах юм бол. Нэг сард. Энэ бол манай аялал жуулчлал бол эдийн засгийн нэг том салбар болж эдийн засаг төрөлжиж байгаагийн бодит тоо баримт. Тоо худлаа хэлдэг. За нүүрс зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд өрлөө. Баялагын улгаатай хийж байгаа тэмцлүүд, бодит ажлууд үр дүн төрж 5 толгой дээр онцгой дэглэм тогтоосон баялагын улгаатай тэмцсэн бодит ажлууд үр дүн төрж нүүрсний нийт үйлдвэрлэл 95 сая тонн төрсөн, нүүрсний экспорт 90 сая тонн төрж түүхэн дээд рекорд хэмжээнд өрлөө. Зэсийн хөдрийн экспорт 2.3 сая тонн болсон. 5.8 тэрбум доллар хүрсэн. Ингэж эдийн засагт нүүрлээд байсан экспортын уналт сэргэлээ. Оны эхний хагас жилийн байдлаар биднийг ажлаа хүлээж авах үед 5.4 тэрбум доллар байсан. Нийт экспорт 5.4 тэрбум доллар байсан бол онцгой дэглэм тогтоож, зэгцэр хөдөлгөөнийг өрнүүлж, шинэ эдийн засгийг бий болгож,
төрөлжилтийг бий болгож дөрвөн замын уулзуурын төвжирлэлийг чөлөөснөөр өнөөдөр эдийн засаг экспорт маань 15.7 тэрбум доллар болж 3 дахин өссөн. Энэ бүхэн бол засгийн газар анх байгуулагдсан эхний 7 хоногт нийгмийн шударга ёсыг тогтоох, авилгатай тэмцэх албан даалгавар 02 доод албан даалгавар гаргаж онцгой дэглэм тогтоож ажилласны бод төрд юм. Жишээлбэл одоо энэ 02 доод нийгмийн шударга ёсыг тогтоох, авилгатай тэмцэх 02 доод албан даалгаврын хүрээнд 2025 онд авилга албан тушаалын гэмтрийг 1369 холбогдчийн үйлдэлтэй, 2259 үйлдэлтэй, 1911 мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж 225 хэрэгэн шүүгээр шийдвэрлэгдээд байна. Үүний хүрээнд 163.1 тэрбум төгрөгийн улсын хохирлыг, төрийн хохирлыг барагдуулаад байна. Авилгатай тэмцэх ажил үргэлжилж байна. Авилгатай тэмцэх ажлын хүрээнд уул уурхай нүүрсний баялагтай тэмцэх 66 хэрэг шалгагдж байгаа. Эрчим хүч, гайл, татвар гээд салбар болгонд зэгцэрх хөдөлгөөн өрнөж байна. Газар, эрчим хүч энэ бүх ажлын үр дүнд бол зэгцэрх хөдөлгөөн, энэ чөлөөлөлтийн үйл ажиллагаа, энэ дарамт шахалтаас бууруулах ажиллагаа бодиттой хэрэгжсэний үр дүн бол энэ эдийн засгийн үр дүн. Засгийн газар байгуулагдсан анхны өдрөө төсвийн тодгол хийсэн. Эдийн засгийн хүндрэлийг дэлхийн дахны байдлыг тооцож төсвийн хэмнэлтийн тодголыг хийсэн. 2.2 их найдаар төсвийг тансан. Энэ бол түүхэндээ Монгол улс анх удаа төсвийн хэмнэлтийн тодголыг 2.2 их найдаар гасан. Нүүрсний, зэсний үн өсөд байхаар дагаад эдийн засгаа мөчлөг төлөөд өсгөөд байх бол сайхан, амар хаан. Энийг дагаад авилгал, хээл ахуул, баялагын хулгай дэлгэрч байсан бас бод дүнэ. Ийм учраас төсвийн хэмнэлтийн тодгол хийж 2.2 их найдаар улсын төсвийн үр ашиггүй зардлуудыг түүхэндээ анх удаагаар бодтойгоор тансан. Төрийн данхар бүтцийг зэгцэлсэн. Энэ бол өнөөдрийн эдийн засгийн өсөлт хөгжлийн үнд сүр болсон. Сайн хэлж байгаа бүх тоо баримтууд өссөн байна. Бодит хэмжээгээр өссөн байна. Эдийн засгийн өсөлт 6.8% төрсөн байна. Энэ бол дэлхий дээр хамгийн өндөр өсөлттэй улсуудын нэг болж байгаа. Манай дээр ганцхан гүрж улс байгаа. Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 6.8%-ыг дэлхийн эдийн засаг геополитикийн нөхцөл тарифын дайны үед бид хэрэгжүүлж чадлаа. Энэ бол бодит үр дүн. Тоо худлаа хэлдэг. Энэ бол биднээсээ хийж чадсан ажил. Энэ бол байгуулагдсан анхны өдрөө төсвөө тодтогч, данхар төрөө зэгцлий чөлөөлөе гэдэг үйл ажиллагааг бодиттой хэрэгжүүлсэний үр дүн. Энэ бүхний үр дүнд Монгол улсын валютын нөөц түүхэндээ хэмжээндээ буюу 7 тэрбум доллар төрсөн. Зээлжих зэрэгэл сайжиж дэлхийн дахин үнийг үнэлсэн. Энэ бол зөвхөн бид өөрөөсөө болж байгаа хэрэг биш. Тоо худлаа хэлдэг. Дэлхийн зээлжих зэрэглэлийн буюу улсуудын орнуудын эдийн засгийг үнэлдэг 3 агентлаг Fitch, Standard & Poor's зэрэг ийм Moody's гэдэг ийм 3 байгууллага 3 өөр аргачлалаар үнэлдэг энэ байгууллага анх удаа Монгол улсыг гуруула доктортой гэж ангилсан. Энэ бол дэлхийн үнэлж байгаа хэрэг. Энэ бол бодит байдал. Тоо худлаа хэлдэг. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд хамтран зүтгэсэн намын журмын нөхөд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Юуны өмнө энэ ажил бодиттой хэрэгжсэний үр дүн бол эрх чөлөөний 4 замын уулзвар төвжирчсэн байхныг чөлөөлсөн. Эдийн засгийн экспортын урсгал татагдсан байхныг чөлөөлсөн манай тэргүүн шадар сайд, Монгол улсын засгийн газрын тэргүүн шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан манай Нямсрын учрал сайд. Манай одоо хүнс хөдөөж хөнгөлдөрийн сайдаар ажиллаж байсан, одоо тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаа Жаданбын инх баяр сайд, манай Жавхлан сайд, ер нь манай засгийн газрын гишүүдийн нийтийнх нь хамтын зүтгэлийн үр дүн юм аа. Ингэж улсын их хурлын дарга маань тэр үед энэ өөрчлөлтийг хийж чадсан. Энэ уулзвар чөлөөлтүүдийг 4 замын уулзварыг чөлөөлж чадсны үр дүн бол энэ эдийн засгийн
өсөлтийн бодит үр дүн тоо худлаа хэлдэг. Энэ бол үндэсний статистикийн хорооноос 2 сарын 15-ны байдлаар эцэслэн гарсан бодит тоо баримтуудыг бид үндэслэж энэ дүгнэлтийг хийж байгаамаа. Ингэж ажиллахад одоо манай эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ням усрын учрал сайд одоо улсын хурлын дарга ажиллаж байгаа учрал дарга маань улсын хурлын дарга хөвч намын дарга хөвч гэсэн энэ эрх чөлөөний дөрвөн узуурыг чөлөөлөх үзэл санааг дэвшүүлж хөгжлийн бодлогыг томьёолж энэ 5 жилийн үндсэн чиглэлийг бас боловсруулж ажилласны үр дүнд өнөөдөр Монгол улс дэлхий дээр хамгийн өндөр өсөлттэй улсуудын нэг болоод байна. Ийм учраас хамтран зүтгэсэн учрал даргадаа нийт засгийн газрын гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баяр хүргье. Энийг дэмжиж ажилласан улсын хурлын гишүүддээ бас баяр хүргэж талархал илэрхийлж байна. Гэхдээ бүх зүйл сайн сайхан байгаагүй. Эрчим хүч тасалдаж, цахилгаан станцад дэлбэрэлт гарч, экспорт саарч, тасалдаж, нефт шатахуун бүтээгдэхүүн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж одоо тасарч, төсвийн орлого 3 дахин буурч, татварын орлого 2 дахин буурч, тэрний дагаад элдв дайралт, шүүмжлэл, гүтгэлэг ирсэн бүхнийг сүр зогсож бид энэ амжилтанд хүрч чадсан. Энэ бол бодит үр дүнгууд. Ийм учраас бас тодорхой шаардлага улсын эрх ашгийг хангаж чадаагүй бол бас мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж чадаагүй бол бид бас хариуцлага тоосч ажиллах болно. Засгийн газрын гишүүдтэй ч, журмын нөхдүүдтэй ч гэсэн улс орны нийтлэг том эрх ашгийг бодож, намынхаа эрх ашгийг бодож, ирээдүгээ харж энэ дөрвөн замын уулзуурыг чөлөөлөхийн тулд бид бас сахилга хариуцлагыг бичүүлж ажиллах хэрэгтэй. Ёс зүйн шаардлага тавьж ажиллах хэрэгтэй. Энэ бүхэн дээр үндэслээд бид 5 жилийн үндсэн чиглэлээ улсын хурлаар батлуулсан Монгол Улсын засгийн газар шинэ итгэл, эрс шинтгэл Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлээ улсын хурд өргөн барьж 11 сарын 30-ны өдөр батлуулсан. За шинэ итгэл, эрс шинтгэл 5 жилийн үндсэн чиглэл бол 8 үндсэн реформ шинтгэлийг хийх чиглэгдсэн. Энэ бол хүний хөгжил манай засгийн газрын Монгол Ардын намын хамгийн чухал зорилт байх ёстой гэж үзэж нэгдүгээр тавьсан. Нийгмийн үнд зүйл, нийгмийн хөгжлийн шинтгэл, за эдийн засгийн бүтцээ шинжилье. Зөвхөн уул уурхаагаас хамаарсан биш, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эдийн засгийн бус салбаруудаа төрөлжүүлж солонгоруулсан эдийн засгийн бүтцийн шинжилгээ хий. За байгаль орчин ногоо хөгжлийн шинтгэлийг хийн. За төр засгийг төрийг хэмнэлттэй, хариуцлагатай болох зохис шинжилгээг захим шинжилгээний хүрээнд бас хэрэгжүүлье. Гэсэн ийм зохис 8 шинжилгээг бид шинжлэх ухааны технологийн ололтод хиймэл оюун ухааны орчин үеийн дэвшил тулгуурлаж хэрэгжүүлэхээр томьёолсон. Энийг улсын хурлаар батлаж 8 шинтгэлийг 2026-аас 2030 онд бодиттой хэрэгжүүлэхээр баталсан. За энэ 8 үндсэн чиглэл бол бидний үндсэндээ энэ 2030 онд хүргүүлэх үндсэн чиглэл юм. Ядуурлыг 2 дахин бууруулна, эдийн засгийн өсөлтийг 2 дахин нэмэгдүүлнэ, 2 оронтой тоонд чиглүүлнэ, томоохон төслүүдэд, мега төслүүдэд ирэмж хэрэгжүүлэхийн хүрээнд 28 он гэхэд Монгол улс бол Азиатаа төдийгүй дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх улсуудын нэг болох ёстой. За энэ тоо баримтууд тоо хэдий худлаа хэлдэг ч гэсэн ард иргэдийн амьдралд наадах учиртай. Эдийн засгийн өсөлт айл өрх болгоны үг таалгаар орох учиртай. Ийм учраас энэ 5 жилийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлэх, суур дэвсгэрийг нь хангах, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг засгийн газраас 2025 оны 12 дугаар сард батлан хэрэгжүүлж эхэлж байна. Хэдийгээр макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, эдийн засгийн төрөлжилтүүд явагдаж, бодиттой ахиц өөрчлөлтүүд бүхий салбарт гарч байгаа ч гэсэн
энэ өөрчлөлт эцсийн дүндээ ард иргэдийн амьдралд өрх айл болгонд хүрэх учиртай. Ийм учраас гал морин жилийн эхний 300 хоногийн ажлын төлөвөг засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. Энэ эдийн засгийн өсөлтийг айл өрх болгондоо иргэдэд хүрэх 300 хоногийн ажлын төлөвөө бол нэгдүгээрт иргэдийн орлогыг бодиттой нэмэгдүүлэх. Хоёрдугаарт хүний хөгжлийг дэмжих. Энэ дотроо эрүүл мэндэ боловсруулалтаа хүний хөгжлөө дэмжих. Эрүүл мэндийн салбарын ажиллагчид, боловсруулалтын салбарын ажиллагчид багш нарын цалин бодиттой нэмэгдүүлсэн. Энийг үр дүнтэй хэрэгжүүлэх. Сая намын даргын илтгэлдээ дурдсан эдийн засгийн эрх чөлөөний багц хууль төслүүдийг хэрэгжүүлж, дөрвөн замын уулзуураа чөлөөлж, эрх зүйн шинжил хийж, ард иргэдэд илүү боломжийг олгох. Энэ хүрээнд эрх зүйн шинжилт өөрчлөлтийн 22 хуулийн төслийг улсын хур дөрвөн барихаар засгийн газраас бэлэн болгоод зарим нь өргөн мэдүүлээд ажиллаж байна. Энэ бол нэгдүгээрт баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль байна. За энэ дотор эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, сая намын дарга хэлсэн мөнгө хөлөлтийн эсрэг хууль, зээлийн хүүг бууруулах стратеги, татварын багц хууль, орон сууцны тухай хууль буюу орон сууцчуулалтын банк байгуулах тухай хууль, зээлийн хүүг бууруулах стратеги бол эдийн засгийн чөлөөтийн их үндэс нь болно. Энэ хүрээнд иргэдэд дээр, аж ахуй нэгжлэр, жижиг дунд бизнес дээр учирж байгаа хамгийн гол дарамтлах зээлийн хүүгийн татварын дарамтлалыг бууруулна. Татварын багц реформ энэ хаврын чуулганаар хилцэж эхэлнэ. Улсын хурлын намрын чуулганаар өргөн мэдүүлсэн байна. Жижиг дунд бизнесээ дэмжинэ. Саяхны хийсэн судалгаагаар яагаад энэ макро эдийн засгийн том ололтууд микро эдийн засгтаа буюу аж ахуй нэгжүүд хүрдэггүй юм бэ гэсэн хүчин зүйлүүдийг судалж үзэхэд жижиг дунд бизнесээ иргэдийнхаа ажил эрхлэх боломжийг дарамтыг чөлөөлж үж энэ эдийн засгийн томоохон макро эдийн засгийн үзүүлэлтүүд үрдэнгүүд иргэдэд хүрэх юм байна гэж тодорхойлсон. Энэ учраас эрх зүйн чөлөөлтүүдийг хэрэгжүүлэх. Энэ бол манай намын, манай засгийн газрын төвшүүлж байгаа эрх чөлөөний эдийн засгийн чөлөөлөлд дөрвөн замын чөлөөлтийн бас нэг чиглэл болох юм. Энэ эрх зүйн чөлөөлтийн хүрээнд зөвшөөрлийн тухай хуулиа, гайлын тухай хуулиа, ашиг малтмын тухай хуулиа, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулиудаа бодиттой хэрэгжүүлэх юм байна. Энэ бүхнийг базаад эртний эрх зүйн шинтгэл, эдийн засгийн шинтгэл, дөрвөн замын уулзуурлын төвжирлийг чөлөөлөх шинтгэлүүд ард түмний амьдралд бодиттой үр дүн гарах шинжилгээг манай засгийн газар тууштай хэрэгжүүлнэ энэ онд. За энэ дотроос энэ гал морин жилд нугалах гол 7 ажлыг тодтогч хэлвэл баялагийг үндэсний баялагын санг иргэдэд өгөөжтэй болгоно. Энэ хүрээнд Эрдэнэс 5 толгой хувьцааг нээлттэй арилжаалдаг болно. Нээлттэй хувьцаат компани болгоно. Ард түмэнд нээлттэй болгоно. Богдхан төмөр замыг ашиглалтанд оруулна. Ингэснээр Улаанбаатар хотын төвжирлийг тодорхой хэмжээнд шийднэ. За гангийн үйлдвэрийг, газрын тосны үйлдвэрийг бодиттой хэрэгжүүлж эхэлнэ. За эрчим хүчний тодорхой төслүүд бодиттой хэрэгжиж эхэлнэ. 5 дугаар цахилгаан станц, 6 дугаар цахилгаан станцыг эхлүүлнэ. Энэ дотроо Сэлэнг аймгийн Дулааны цахилгаан станцыг энэ онд ашиглалтанд оруулна. За гангийн болон зэсийн үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар энэ бол хөгжлийн хамгийн гол суурь нь болно гэж бодож байна. Япон, Солонгосын хөгжлийн хамгийн гол үр дүн бол хөдөлгч хүч нь хөгжлийн гүр нь гангийн үйлдвэр байсан. Сая дархны төмөрлөгийн үйлдвэр дээр бид ажилласан. Төсөл тендер зарлагдсан. Энэ онд ажил нэхлэнэ. Ган бол барилгын салбарын багш тамга төхөөрөмж, машин механизм бүх үйлдвэрлэлийн их үндэс суурь нь болдог. Ган төмрийн үйлдвэртэй болж ажил Японч, Солонгос хөгжсөн бодит жишээнүүд бий. За орчин үеийн эдийн засагт зэс чухал металл болсон. Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг зарлаад өнөөдөр 13 аж ахуй нэгж оролцоод тендерт одоо 4 компани шорт листэд буюу ураан авч гисалтанд үлдээд байна.
зис босруулах үйлдвэртэй болоход эдийн засгийн хөгжил 2 дахин нэмэгдэнэ гэсэн эдийн засгийн тооцоо судалгаа орчин үеийн чиг хандлага байдаг. Энэ ингээд зэсийн үйлдвэртэй гангийн үйлдвэртэй болоход Монгол улсын эдийн засгийн өсөлт 2 дахин нуурна. Шинчлэгдэн, хөгжлөгдөн, гадаадын хөрөнгө оруулалтууд зэстэй гантаа улсуудад илүү нэмэгддэг юм бод жишээтэй. Энэ бүхний үр дүнд энэ 300 хоногийн ажлын үр дүнгээр өсөлтийг өргөх булганд хүрэх бод боломж нэгдэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бол 6%-аас дээш болно. Гадаад худалдаа 30 тэрбум долларт хүрнэ. Нэг хүн доногт дотоодын нийт бүтээгдэхүүнийг $7,900 хүрэхэд төлөвлөж байна. Ингээ 2030 онд хамгийн гол хэрэгжиж байгаа хамгийн гол дүгнэлт нь энэ 5 жилийн үндсэн чиглэлээр хэрэгжүүлж чадсанаар бид нефтийн үйлдвэрээ, эрчим хүчний хараа тус байдлаа, дотоодын захиргаа станцын хангамжуудаа бүрэн шийдвэрлэж чадна. Ингэж эрчим хүчний хараа тус байдлаас гарч чадна. За манай 5 жилийн үндсэн чиглэл заасны дагуу ядуурлыг 2 дахин бууруулах, эдийн засгийн өсөлтийг бүрэн хангах боломж нэгдэг. За зис гангийн үйлдвэрүүд, нефть босруулах үйлдвэрүүд 2027-28 онууд ашиглалтанд орно. Гантаа улс, төмөртэй улс хөгждгийн яруу тод жишээ нь Япон, Солонгос улсууд. Мэндийн үйлдвэрлэх системээс хамгийн хүний амьдралд, нийгмийн эдийн засгийн хөгжилд чухал үр гүйцэтгэдэг металл бол төмөр. Төмөртэй бол анжис, трактор, машин механизм, сүүлдээ одоо орчин үеийн компьютер техник бүгд хамаардаг. Ийм учраас гангийн үйлдвэрийг сая дархны төмөрлөгийн үйлдвэр дээр бид ажиллахдаа эхлүүлэхээр шийдвэрлээд хөрөнгө оруулагчтай тохиролцоод энэ ажил эхлэх болж байна. Ганц төмрийн үйлдвэрлэлийг хөгжлийн гүүр гэдэг, хөгжлийн тулах баганч гэдэг яг энэ замаар Японч, Солонгос зөгцсөн Азийн хөгжлийн загвар энэ дээр тулгуурладаг. За зис бол хамгийн чухал металл. Орчин үеийн гар утас технологийн бүх үйлдвэрлэлүүдээр зистэй тулгуурлагдж байгаа. Ийм учраас зисийн үйлдвэрлэл энэ онд эхэлнэ. 4 компани үлдчихэд байна. Сонгон шалгуултанд. За ингээд зисээ босруулаад баялаг бүтээдэг болохоор манай эдийн засгийн өсөлтөнд 2.1% өсөлт бий болно. Ингээд 6.8% эдийн засгийн өсөлтөн дээр гангийн үйлдвэрлэл, зисийн үйлдвэрлэлийн бод өсөлтийн үр өгөөж, дээр нь газын хоолой бод үйлдвэрлэлийн чимд бид 2 оронтой эдийн засгийн өсөлтийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бий болгох. За ингээд энэ бүхнийгээ ард иргэдтэй үр өгөөжтэй болох асуудал бол манай засгийн газрын хамгийн том чухал зорилт байх болно. За энэ хүрээнд одоо баялагын сангийн үндэсний баялагын сангийн 2019 онд оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6-гийн 2-д оруулсан байгалийн баялаг ард түмний мэдлэлд байж түүний өр өгөөжийн дийлэнх хувийг ард иргэдтэй хүртээмжтэй болох зорилтыг хэрэгжүүлнэ. За энэ хүрээнд одоо баялагын сангийн их усүр маань арвижиж байна. Жишээлбэл бид нэр бүхий 5 компанид Energy Resource, Хангад Exploration, Эксцоос, Ачид их зэрэг компаниудын өгөөжийн 60%-ийг баялагын санд төвлөрүүлэхээр ард түмэндээ өгөөж тавихаар зохиролцсон оюу толгойтой яриа хэлцээр явагдаж байна. Урьдчилсан байдлаар бид менежментийн төлбөрийн 40-50%-ийг буруулж Монгол улсад өгөөжтэй болгох, зээлийн хүүг буруулах. За 26% нь нийт Монгол улсад оногдож байгаа өгөөж нь 26% байгааг 53% болгох зарчмын тохиролцоонд хүрээд байна. Энэ асуудлыг эхний хагас жилдээ багтаа шийдвэрлэхээр оюу толгой компани дээд удирдлагатай Rio Tinto компанитай тохиролцоод байна. За Бортегийн ордыг эдийн засгийн эрхлэнд оруулах тендерийг зарласан. Эндээс урьдчилсан байдлаар бид $1 тэрбум урьдчилгааг авч эдийн засгтаа ээлттэй ард түмэнд өгөөжтэй болгох, эрчим хүчний болон ард иргэдэд хүртээмжтэй болгох шийдлийг боловсруулж засгийн газраар хэлцүүлээд зөвлөх санал асуулгаар ард иргэдэд зөвлөж шийдвэр төлөвлөж байна. За оюутын орд гэж Эрдэнэтийн ордыг одоо тэжээлийн цэгийн үнэ гэж нэрлэж ховжилж байсан болвол өнөөдөр Эрдэнэтийн орд маань шинэ оюут ордыг бид нээснээр ахаад 60 жил ашиглах нөөц боломжтой болж байгаа. Энэ дээр тулгуурлаад зисийн үйлдвэр, зис хайлуулах, боловсруулах үйлдвэрийг энэ жил тендерийн зарлаад хэрэгжүүлж эхэлнэ. Тэгэхээр бид түүхий экспортлогч улс биш, нэмэн өртгөө шингээж
ард түмэндээ өгөөжлөө босруулдаг үйлдвэрлэлийг бодит аж үйлдвэрийн хувьсгалыг хэрэгжүүлнэ. Ингээ энэ бүх бодит ажлын үр дүнд 5 жилийн үндэслэл чиглэл заасны дагуу 2030 онд үндэсний баялагын сангийн нэрийн дансанд иргэн бүрд 10 сая төгрөгөөс дээш хоримтлыг бий болгохын зорилтыг тавьж ажиллаж байна. Энэ бол бодиттой хэрэгжих боломжтой. Яг гэвэл эдийн засгийн өсөлт 6.8% байгааг саяны хийсэн аж үйлдвэрийн хувьсгал эдийн засгийн өсөлтүүд хоримтлын сангийн өгөөжийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6-гийн 2-т заасан бодит шинжилгээг нийгэмд хэрэгжүүлэх бод боломжийг бүрдүүлнэ. Энэ бол одоо бидний энэ 5 жилийн 2028 он хэрэгжүүлэх үндсэн чиглэл юм аа. Энэ бүхнийг хэрэгжүүлж чадвал бид зэгцэр хөдөлгөөн гэдэг бол төмөн олонний санаа бодол төрийн үйл хэрэг хоёр нэг зүгт харахыг хэлж байгаа. Сая би Дашондон дараагаас энэ зэгцлийн чөлөөлөе гэдгийг та юу гэж ойлгож байна гэсэн урагшлах замаа шулуутгая гэсэн үг юм аа гэж хэлж байгаа. Багуундар сар шинийн үед уулзахад хэлж байсан. Төрийн хүн төр зүтгэж байгаа альва хүн болгон төгс сайн боловсралгүй боловч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэж хэлсэн. Энийг бас зэгцэр хөдөлгөөн гэж байгаа. Тийм учраас Монгол ардын намын хувьч гэсэн тэр Монгол төрийн хувьч гэсэн тэр зэгцэр хөдөлгөөн гэдэг бол урагших замаа шулуутгаж нэг Монгол нэг зүгт, нэг нам нэг зүгт хандаж, эв нэглээ гагнаж, улс орныхоо эрхчлэхийн төлөө нэгэн үзүүр зүтгэлээр зүтгэж чадвал бид хөгжлийн мандат хүрч чаднаа. Бид боломжгүйдээ биш. Бид баялаггүйдээ биш. Бид аль эсвэл зохион байгуулалтгүйдээ биш. Бид хамгийн гол нь эмх зэгцгүй, эмх замбраагүйдээ тэгш боломжийг хүн болгонд олгож чадахгүйдээ хууль тэгш засгалж чадахгүйдээ. Ийм учраас ёс зүйтэй, сахилах хариуцлагатай төрийг бий болгож, төрөө зэгцэлж, төмөн олноо төрийн дарамтаас чөлөөлж нэгэн зүгт хандж чадвал Монгол улс хөгжиж чаднаа. Энийг бид зэгцэр хөдөлгөөн гэж нэрлэж ийм бодит өөрчлөлтүүдийг хийж чадлаа. Энэ бол эдийн засгийн бодит үр дүнгууд. Бидний улс эв саналаа нэгтгээд нэгэн зүгт нэг сэтгэлээр зэгцэрч хөдөлж дөрвөн замын улзрлын төгжрөл шиг зогсоод байгаа экспорт эдийн засгийн урсгалаа чөлөөлж чадваас төрийн дарамтаас хүнээ чөлөөлж чадваас Монгол улс хөгжиж цэнгэлийн мандат төрж болохыг дан ганц та бидний сэтгэлийн чин зэрэг мэднэ. Нам бол намын баг хурлууд өдөртөн чиглүүлэх хүч улс төрийн бодлогын уурах тархинд байх учиртай. Ийм учраас бид зориуд эмх замбраагүй юм шиг боловч энийг яаж зэгцэлж нэг зүгт хандуулж чадах вэ гэдэг сэтгэлийн үгээ өнөөдөр та бүхэндээ төлөвлөж байна. Монгол улс маань мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадрах болтугай.